За сайн минь хаан танаас нь бисэ. Welcome. Ийм чоколад хийсэн маа. Ани. Бид Чингис хааны тухай. Яа заа. За Чингис хааны тухай байна. За энэ Чингис хаан хэдэн онд байсан бэ? Гэхэд 1162 онд яг 1162-ийн 2 оны ийм оны голд ингээд төсөн. Тэгээ түүнийг төрөхдөө чинээ нүч атгаж шагаан чинээ нүч атгаж төсөн гэдэг. Тэгээ Тэмүүжин 9 настай байхад нь аав нь зүгээр сүхэ түнд охингойгоо хамт явсан байна. Тэгээд дээд сэцэн сүхэ гэртээ дагуулan аваач. Тэгээд Тэмүүжин бөөстэйтэй танилцсан. Бөөстэйтэй. Тэгээд Исүхэ би гуйж Тэмүүжнийг үлдээгээд явв. Тэгээд явсныхаа дараа Исүхэ буцах самжаар ингээд цууцтай гэд таалдаж сайн найзтайгаа саатав. Ингээд татаарууд Исүхэд ингээд өс санаж хол уулгасан. Ус өгөөж энэ хол ингээ. Тэгээд Исүхэ тэнгэл муутай явсаад гистээ исэн заяа. Тэгээд Исүхэ таалал төгсөв. Тэгээд Исүхэ аав нь нас бараа тэгээд Тэмүүжин гистээ буцаж ирээд гашуудав. Аав нас басны яагаад гашуудсан байна. Тэгээд бусад гэрүүд үүлэн ихийг хөвгүүдтэй орхин нүүж одов. Тэмүүжин гэл нүүс юм аа. Тэмүүжин хасар хоёр бэлтгэв бүлгүүтэй хоёр маргалдав. Тэгээд Тэмүүжин хасар хоёр бэлгүүтэй амийг нь хоров. Тэгээд тайжуудын таргуудаа Исүхэн гэр бүлийг товтлохоор ирэв. Тэгээд уйлан их өвгүүд хамт зугтаж одсон. Тэгээд Тэмүүжин ойн шууд 9 хоног хоолгүй нуугдсан. Тэгээд Тэмүүжин тайжуудад баригдаад тэгснийхаа дараа тайжуудад хурим найр хийж байх үед Тэмүүжин оргоод тэгээд сохон шад Тэмүүжинийг олгож явахд туслав. Тэгээд тайжуудад битсэн юм дээ. Тэгээд Тэмүүжин ээж дүү настайгаа уулзсан. Ээж нь дүү настайгаа уулзсан. Би хаана нүчэлээ. Тэмүүжин ээж дүү Тэмүүжин юм шүү дээ. Тэгээд Тэмүүжин адуугаа хайж яваад боссчтой танилцсан. Боссчтой дүнсээ танилцсан. Бөөстэй юм шүү дээ. Боссчтой танилцсан. Боссчтой хамт түүнийг аав нахав баяны гэрт очлоо. Адуугаа олж гэртээ буцаж ирсэн. Тэгснээ дараа Тэмүүжин бэлгүүтэй хоёр бөөстэй үжнийг олж хамт ирсэн. Тэгснээ дараа Тэмүүжин аавынхаа амт ванхан тойлтой уулзаад тэгснээ дараа 3 мэргэд дотолж бөөсийг авч явсан. Тэг тойлол хаан Жамбуухатай хамтан бөөсийг эргүүлэн авч ийсэн. Тэгээд Тэмүүжин Жамбууха хоёр ант нөхдийн харилцаагаа сэргээд тэгээд Жамбуухаас салан нүүж өөрийн хүрээлийг бий болгосон. Тэгснээ дараа 1169 онд хаан өмжлөгдөж Чингис цол хүссэн байгаа. Гэтэ би цаашаа мэдэхгүй юм байна. За заагийн бүсгээ үлдсэн байж тээ.